Үүд үед би компьютер тоглоом хийх энэ салбар руу айгүй гүнзгий орж байгаа. Шалтгаан нь бол өдөөсөө маш их мөнгө олох боломжтой учраас. Чи сарын 5,000 Америк долларын цалинтай болмоор байна. Ямар нэг эсдэлгүй байдлаар юу ч мэдэхгүй ч гэсэн өдөөсөө 1 жилийн дотор суралцаад тэгээс сорсон мэдлэгээрээ сарын 1000 Америк доллар 10,000 Америк долларын цалин авмаар байна. За тэгвэл хариултыг яг энэ үзэж байгаа бичлэгээс олох боломжтой. Хамгийн гол нь бичлэгээ дуустал нь алгасахгүйгээр үзээрэй. Дүрдийл ТV энэ YouTube суваг дээр Монгол улсаас интернетээр мөнгө олох арга замуудын талаар бичлэг контентууд тавигддаг. Яагаад Монгол улсаас интернетээр мөнгө олох арга замууд вэ гэвэл олсон мөнгөө Монголд банктайгаа дансруу татах боломжтой аргуудын талаар учраас. За тэгээд хэрвээ та бүхэн интернетээр мөнгө олох арга замуудыг хайж байгаа бол миний YouTube сувгийг subscribe хийгээд bell icon дээр нь аал гэд дараад өгөр. Тэгснээр дараагийн бичлэгнүүд санамж хэлбэрээр цагааталгүй очино. За нэгдүгээр та бүхэн компьютер тоглоом хийгээ сурчих юм бол Steam, App Store энэ компьютер тоглоом зарагддаг онлайн дэлгүүрүүд дээр өөрсдөө хийсэн гой тоглоомуудыг зараад мөнгө олох боломжтой. Одоо чинь Cyberpunk Survivor гэдэг тоглоом бол 5 Америк доллараар зарагдж байна. Ерөнхийдөө бол энэ тоглоом миний бодлоор бол нэг 2000 орчим таталтай. Тэгэхээр ерөнхийдөө бол 2000 хүмүүс 5 Америк доллар төлсөн гэдэг чинь 10,000 Америк долларын ашгийг Steam дээрээс аль хэдийн олцоод явж гинэ гэсэн үг. За миний бодлоор 2000 шүү. Би яс сайн мэдэхгүй. За тэгээд тэрнээс гадна компьютер тоглоом хийгээс орчих юм бол та нар Unity Asset Store одоо хийсэн тоглоомд оролцуулсан, хийсэн тоглоомудаа ашигласан дижитал ассетуудаа энэ Unity Asset Store дээр та нар мөнгөөр зарж болно. Тэгснээр ерөнхийдөө бол чиний хийсэн дижитал ассетуудыг чи ашиглаад өөр хүмүүс тоглоом хийх байхгүй. За одоо жишээ нь энэ чи ердөөсөө л нэг дөрвөлжин куб энэ арай дөрвөлжин куб биш юм байна. Ерөнхийдөө энэ нэг жоохон нэг тийм тоглоомны механик юм шиг байна. Энэ болохоор 72 Америк доллараар зарагдж байна. Тэрнээс гадна энэ 2D HD модулууд болохоор 22 Америк доллараар зарагдж байна. Тэгээд энэ чинь ерөнхийдөө бол энэ модель гэхэд 170 хүн 22 Америк доллараар худалдаад авсан байгаа жишээ нэ. Ингээд ерөнхийдөө та нар хэрвээ компьютер тоглоом хийгээс сурчхал юм бол одоо 2025 онд сарын миний бодлоор нэг 2000 орчим Америк долларын орлогыг бол олж болох бүрэн боломжтой. Тэгээд яагаад би та бүхэнд энийг хэлээд байгаа вэ гэхээр та бүхэн компьютер тоглоом хийх тийм хэцүү гэж бодож байгаа бол яг ясам дээр бол үгүй. Юу ч мэдэхгүй байсан ч гэсэн яг одоо та нар суралцах юм бол яг одоо та нар програм хангамж HTML, Java, Python гэдэг програм хэлнүүдийг сурах гэж оролдох юм бол тэр чинь солонгос хэл сурахтай харьцуулах юм бол ерөнхийдөө бол 10 дахин урдан, 10 дахин амархан. Програмын хэл гэдэг чинь ерөнхийдөө яг жинхэнэ өөр улс орнуудын хэлнээс хамаагүй амархан байхгүй сурахад. За би та нарт яг одоо Монгол хүний хийсэн компьютер тоглоомыг харуулъя. Одоо би компьютер тоглоом хийж оролдоод нэг жил ч хүрээг байна. Тэгээд өнөөдөр л хамгийн анхны бүрийн хэмжээний тоглоом хийж дууслаа. За одоо би энэ play гэдэг энэ баттон дээр тоглох юм. Дарах юм бол миний тоглоом шууд ингээд эхэлж байна. За энэ чинь энэ харагдж байгаа цагаан зүйл бол дархлааны эс. Та нарын өвчин тусгаар ерөөдөө өөрөө чи биеийн эсэргүүцэл чинь өвчний вируснуудтай тэмцэж ерөөдөө чамайг эдгээдэг. Яг тэрнтэй адилхан дархлааны эдээсээр ерөөдөө өвчний вируснуудтай би байлдана гэсэн. Тоглоомын ерөнхий зохиомж нь бол ийм. Тэгээд 10 үе давах тусамд дотомд та нар өөр түүхэнд тохиолж ирсэн хамгийн амар өвчний вируснуудтай байлдана. Одоо ерөөдөө бол Ebola тахлын вируснуудтай би байлдаж байна. Тэгээ 10 дугаар үеэд авах юм бол Black Death гэдэг дэлхийн ертөнцийг ерөөдөө цагтаа баг өснө өгдөгсөн хар өхөлгөөр тахалууд тэрний вируснуудтай байлдана. Тэгээ хамгийн гоё юм нь болохоор энэ тоглоом
өөр ингэсэн ийм skill treeтэй. Одоо Dota 2-ын та бүхний мэддэг Dota 2 дээр бол та нар өдөөсөө баатар чинь 6 скиллтэй байдаг бол миний тоглоом дотор та бүхэн энэ 10,000 скиллнүүдээс аль хүснээ авч болно. Одоогийн байдлаар ерөөдөө бол би 30 скиллийг хийсэн байгаа. Тэгэхээр та нар энэ 30 скиллнээс хүснээ аваад өөрөнгөсөн өвөрмөц гой баатраа бүтээх боломжтой гэсэн. За одоо ерөөдөө бол над 9 хэрхэг skill point байна. Энэ 9 шиг skill point-оор би энд байгаа скиллнүүдээс аль хүснээ авна гэсэн. Одоо би damage нэгээр нэмчи, critical зарцах боломжоо 4-өөр өсгөчээ. Тэгээд энэ multi shot дээр ингээд дарах юм бол миний буудах сумны хэмжээ гэсэн. Би өмнө нь 1 сумаар бууддаг байсан бол одоо баг 10 сумаар буудаж байна. Тэгээд хамгийн гоё юм болохоор би заавалчгүй гэрлийг дагаж явах хэрэгтэй. Хэрэв би харанхуй руу орох юм бол үхэн. Ерөнхийдөө бол энэ харанхуй руу орох юм бол үхэн. Тэгэхээр намайг амьд байлгаж байгаа ганц зүйл бол энэ гэрэл байна. Тэгэхээр та нар ерөнхийдөө бол энэ гэрэлтэй найзлах хэрэгтэй гэсэн. Энэ гэрэл бол чиний нохоо ойлгосон. Чиний үнэнч амд чинь. За одоо бид бүр гой скиллнүүд авч үзүүлээ. За энэ дээр дараад миний дуртай скиллнүүд, миний хамгийн дуртай скилл бол одоо энэ Breath of Fire гэдэг скилл байгаа. Breath of Fire ингээд авчих юм бол би сумаар буутахын оронд дайснууд ингэж шарж ялна. Тэгээ Breath of Fire маань нэг жоохон сул ихэд damage нэг жоохон сул. За тэгээд ер нь бол та нар миний хийсэн тоглоомыг өнгөцсөн арчлаа. Өөрсдөө тоглоод үзэх хэрэгтэй. Яг одоо та бүхэн тоглоомыг утсан дээрээч, компьютер дээрээч аль алин дээр нь үн төлбөргүй тоглох боломжтой. Энэ тоглоомыг тоглох линкийг нь яг энэ үзэж байгаа бичлэгийн чинь description хэсгээр оруулсан байна. Тэр линкэн дээр дараад та нар ерөөдөө энэ тоглоом руу орчихно гэсэн. Тоглоход үн төлбөргүй тоглоод үз таалагдах нь үгүй юу? За та нарын харж байгаа энэ зүйл бол ердөөсөө эхлэл. Энэ бол ердөөсөө л эхлэл. Энэ бол миний ердөөсөө 2 өдрийн дотор хийсэн ажил. Одоогийн байдлаар би 30 skill авсан байна. Тэгвэл хэрвээ би энэ тоглоомыг цааш нь хөгжүүлэх юм бол энэ ч 30 биш 3000 skill гарч ирнэ гэсэн үг. Гэхдээ тоглогч зөвхөн тэр 3000 skill-ээс 100 skill-ийг нь сонгох боломжтой. Тэгэд яг тэр 3000 skill-ээс аль 100 skill-ийг нь сонгосноор чинь чиний баатар чинь тийм давтагдчихгүй өвөрмөц гой баатар гарч ирж байгаа байхгүй. Ийм гоё санаа надад байгаа. Энийг ерөөд цаашдаа юм хөгжүүлээд явна. Энд чи скиллнүүдийн тог өдөр болгон ингээд ихсээд явна. Тэгээд Dota 2 дээр нэг Dota Plus гэдэг нэг сар бүрийн subscription үүдэн шүү дээ. Ирээдүйд би энэ тоглоом дээр тийм subscription үүсгэнэ гэж бодож байгаа. Сар болгон ерөөхдөө шин механикууд орж ирдэг. Сар болгон шин одоо босс гарч ирдэг. Тэгээд тэр босснуудыг нь алснаар та нар NFT авах боломжтой ч юм уу те. NFT гэдэг нь одоо жинхэнэ мөнгөний үнц нь бүхэл дижитал үнц зүйл хэлж байгаа. NFT-г та нар NFT зах дээр ерөөхдөө жинхэнэ мөнгөөр зарах боломжтой. Ингэж та нар ерөөхдөө энэ тоглоомыг тоосноор мөнгө олох боломж чинь нэгдэн. За өөр гой санаанууд байвал хэлээрэй. Энэ тоглоомыг яаж мөнгө олдог болохгүй тэр талаар гой санаанууд болох юм бол бичээрэй. За та нар ерөнхийдөө бол миний хийсэн тоглоомыг харчлаа. Одоо би та нарт энэ тоглоомын бүтцийг нь танилцуулъя. Энэ тоглоомыг ердөөсөө би ганцхан ийм HTML файл дээр бүх скриптээр бичсэн. Энэ тоглоом ердөөсөө 2102 мөр кодноос бүрдэж байна. Энэ тоглоомын энэ код бичих үндэс суурийг нь бол би ChatGPT гэдэг хэмээн байдаг шүү дээ. ChatGPT-гээр тавиулсан. За тэгээд ChatGPT-гээр ерөөдөө нэг үндэс суурийг нь гаргаж авсныхаа дараагаар тэрийгээ цаашаа ингэж хөгжүүлээд явж гинэ гэсэн үг. Энэ аим шигтэй хэцүү байсан. Тэгээд та нарт тэр хэцүү үдгээр дээр нь жоохон төсөөлөл өгье. Ерөөдөө би энэ кодыг бичих явцдаа 70-аас 80 удаа бүтлгүүцсэн баг. Тэгээд энэ код чинь 2100 мөрийн код байгаа. Тэгэхээр ерөөдөө бол би бараг л жил нэг 30-40 мянган мөрийн бичсэн баг. За одоо би танад нэг жоохон программистийн мэдлэг өгье. Компьютер зохион бүтээгчийн алчиг үнэтэй мэдлэг. За энэ тоглоомыг би яаж хийсэн бэ гэхээр хамгийн эхлээд та нар энэ тоглооныхоо файлыг ямар файл гэдгээ таниулах хэрэгтэй өөрийнхөө системдээ.
За энэ би doc.type HTML гэж бичсэн байна. Doc.type HTML гэдэг нь ерөөд бол энэ файл дээр байгаа бүх зүйл HTML програмын хэлээр бичигдсэн шүүгээд системд чинь таниулж байгаа. За ингээд доошлуулах юм бол энэ content white device white гэсэн юм байна. Энийг юу гэсэн үг вэ гэхээр одоо ерөө та нар миний тоглоом руу ингээд орох юм бол энийг бүтэн дэлгэцээр тоглоно. Одоо энэ play дээр ингээд арах юм бол шууд та нар бүтэн дэлгэцээр тоглоно. Хагас дэлгэцээр биш. За тэр тохиргоог энийг ихэд бол энэ мөр кодон дээр би оруулж өгсөн байна гэсэн үг. За ингээд доошлуулах юм бол би энэ кодны эхний 30% нь тоглоомны стил UI, ерөнхийдөө харагдах байдал тэр талынхын юмнуудыг оруулсан. Дараагийн 30% дээр нь болохоор тоглогчийн хөдөлгөөн, тоглогч яаж бууддгийг, тэгээд энэ вируснууд нь яаж хөдөлдгийг, вирусууд нь яаж дахин гарч ирдгийг, яаж үе давдгийг тэр юмнуудыг нь оруулсан. За тэгээ үлдсэн үед нь болохоор баатрийнхаа скиллнүүдийг оруулсан байна. Тэгэхээр та нэг сайн мэдээд болгоход ийм тоглоом их бол амархан. Гэхдээ над шиг ийм олон төрлийн скиллнүүдийг тоглоом руу оруулна гэдэг л хэцүү юм байлаа. Нэг скилл бичгээд энэ 2100 мөр кодны бараг талаас илүү хувь, бараг 70%-аас илүү хувь нь ердөөсөө баатрийн скиллнүүд байгаа. Баатрийн скиллнүүд ердөөсөө энэ 2000 мөр кодны 70% нь эзэлж байна гэдэг. За тэгээд одоо програм хангамжийн чиглэлээр их сургууль сурах үнэндээ ямар ч албагүй болсон байна. Интернетээр шаардлагатай бүх юмаа сурчих боломжтой болсон байна. Тэгээ програм хангамжийн чиглэлээр сурснаар та нар зөвхөн компьютер тоглоом хийх ч биш те. Вебсайт хөгжүүлэх, код бичих, 9 маш олон арга барилаар мөнгө олох боломжтой. Ерөнхийдөө гадаадын том одоо компаниудад өндөр цалинтай ажиллаж орж болно. Гэрээгээ давтахтай орчин нөхцлөөс яаж вэ гэхээр өдөөсөө л өөрийгөө хийж чаддаг юмыг нөгөө resume да бичиж явуулаад би ийм код бичиж чадна, ингэж чадна, тэрийг ингэж харуулаад өдөөсөө их сургуулийн дипломор ч биш ажлын туршлагаар юу хийж чаддгаар чинь дүгнээд ажилд авдаг болцсон байна guys. Сарын 10,000 Америк долларын цалинтай, сарын 20,000 Америк долларын цалинтай тийм ажлын байрнууд хогоор интернет дээр бол та нар зүгээр LinkedIn руу ороод хайгаарай. За тийм учраас нэгдүгээрт миний сонирхол, миний хийх дуртай зүйл бол одоо тоглоом зохион бүтээх. Хоёрдугаарт нь энэ салбар маань айгүй их мөнгө олох боломжтой учраас ер нь бол энэ салбар руу би гүн гүнзгий орж байна. Гэтэ нэг юмыг өөрөөсөө ихлээд асуугаарай. Яг хийж байгаа зүйл чи өөр чи яг таалагдж байна уу? Тэрийг өөрөөсөө ихлээд асуугаад үзээрэй. Хэрвээ компьютер тоглоом хийх өөр чи ярьшигтай кодтой суурилт хэцүү байх юм бол хийгээд хэрэггүй. Ягаад вэ гэхээр шантарна. Ерөнхийдөө би энэ хийж байгаа юмдаа дуртай учраас одоо бараг 24 цаг ингээд ажиллаад сууж байна. Тэгсэн ч гэсэн би ядрахгүй дур хүсэлтэд хөтлөгдөөд дотроос ингээд захтнаад хүсэл тэмүүлэлтэд ингээд чирүүдэд ингээд явчихж байгаа байхгүй. Би нэгдүгээр хийж байгаа юмнаас хийж өөддөггүй. Нэгдүгээр хийж байгаа юмнаас хийж залхадаггүй. Хийж байгаа юмнахаа тухай үргэлж боддог, бодгоор нот сайхан байдаг. Энэ ойлгосноо. Ийм байж ижил ирэхэд бол ямар нэг юмд амжилт гарах байх. Тэгээд би өөрөө гэсэн нэг юм вебсайт хийсэн. Тэр одоо жишээ нь би химэл оюухан хийж үзсэн, ChatGPT дөөрөл гад химэл оюухан хийж үзсэн. Өчтөчнөө юм ийсэн. Иргэдөө ингээд HTML-ийн вебсайтны скриптүүд зорлох уу тамир ядаргаатай өөдгөртэй санагдаад тэрэн дээр иргэдөө над муухай санагдж байгаа юм дээр бол би хүчлээд нэг амжилт гарахгүй мэл. Тийм учраас ердөөсөө хүссэн юм руугаа зүтгээрэй. За тэгээд та бүхэндээ энэ удаагийн контентыг маань үзсэнд баярлалаа. A-earn-д хоног бяцхан апдейт өргөе. Ерөөдөө A-earn гэдэг крипто airdrop ботон дээр бол өдрөөр би 65 Америк долларыг татаад явж байгаа. Одоогийн байдлаар 1000 Америк долларын хөрөнгө оруулалттай явж байгаа. Ерөөдөө одоо баг A-earn чинь 8-9 сарын настай болж байна. Бараг нэг жил рүү бол ойртож байна. Тэгэхээр
нэлээ итгэл төрж байгаа шиг guys. AR нь нэлээ удаан үргэлжлэх болов уу зүгээр хувийнхаа зүгээс бодож байна. За тэгээд та бүхэндээ цаг цаг гаргасанд баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Peace.